Сайн бацгаана уу, Туяа байна. За өнөөдөр би та бүхэндээ Монголд ганцхан ширхэг байгаа супер тоноглолтой гүний уурхай хүний аим авардаг супер машиныг танилцуулах гэж байна. Энэ бол Монголд ганцхан байгаа. За бүгдээрээ Монголд байдаг оюу толгой төсөл бүгдээрээ мэддэг боловч яг дотор нь ийм нарийн хэрэгэлдэг машин тоног төхөөрөмж нь ямар байдаг тал дээр бас сайн ойлголт байдгүй. Ингээд өнөөдрөөс би та бүхэндээ оюу толгойд хэрэгжилж байгаа ийм дэлхийн түвшний супер машинуудыг танилцуулах гэж байна. За энэ бол гүний уурхайд хэрэглэгддэг хүний аим авардаг. Яг одоо цагаат тулаад хэрэг болох юм бол маш олон хүний аймыг одоо аврахаар бүр супер тоноглогдсон машин. Одоо цөмөрөө ингээд ийм гүний уурхай аим авардаг машин ямар тоноглолтой байдгийг бүгдээрээ сонирхож харцгаая. За гүний уурхайд ямар нэгэн осол гарахад хамгийн түрүүнд агааргүй болоод хүн одоо амьсгалах аргагүй болт юм. Тэгэхээр энэ машин байгаа тохиолдолд амьсгалах орчингүй тохиолдолд энэ машин дотор амьсгалах бүрэн боломжтой. Гаднаас ямар ч агаар оруулахгүй битүүмжлээд дотроо ингээд бүрэн амьсгалах боломжтой болт юм байна. Энэ хамгийн гол онцлог нь. За ингээд дотгошоо ороод өөр ямар тоноглоод байгааг цөмөрө харцгаая. Зэсвэла. За энэ болохоор яа түүхээр хойноогоо болгонд байгаа шахсан агаарыг кабин руу оруулна. За тохиргоонуудын эндээс чинь одоо энэ кабинд 2 хүн явж байгаа юм бол 2 хүн таарсан тохироход эндээс заалтуудыг харж чад эндээс тохируулна. За энэ агаарыг оруулахад маш их чанга дуу чимээ гардаг учраас энэ кабинд сууж байгаа хүмүүс ийшээ суухдаа заавал ийм чихвч юм уу эсвэл чихний бүлөөс зүйд сууд юм байна. За энд болохоор яадаг төхөөрөмж вэ гэхээр гадна байгаа агаарт хэр зэрэг хортой бодисод байна уу гэдгийг одоо хэмжиж гаргадаг. За энд байгаа энэ тоноглоод бүгдээрээ энэ Driver гэх компанийн Pause гэх брендийн машин дээр энэ Driver бүтэн юм тоноглол хийсэн юм одоо тусгай зориултын машин байна. За энэ яадаг дэлгэцээ гэхээр гүний уурхайд осол гарлаа гэхэд гүний уурхайд ажиллаж байгаа бүх хүмүүсийн мэдээллийг байршилтаар гаргаж ирнэ. Тэгэхээр яг энэ дэлгэцэн дээр байгаа байршлын дагуу очоод аваад явах юм байна. За энд юу байна вэ гэхээр кабин дотор байгаа гаргалтыг хэмждэг төхөөрөмж. За хамгийн гол зүйл нь одоо энэ битүүмж бас маш сайтай. За кабин дотор эерэг агаар үүсгдэг. За эерэг агаар гэдэг нь юу вэ гэхээр ер нь бол кабин доторх агаар дандаа дотгошоосоо гадагшаа чиглэлтэй урсчихна гэсэн үг. Гаднаас ямар нэгэн хортой агаар урсаж орж ирэхгүй дандаа агаар урсгал бол дотроосоо гадагшаа чиглэлтэй байна. Тэрийг хяндаг төхөөрөмж нь энд. Тэгээд энэ хаалганы битүүмж бол маш сайтай. Ямар нэгэн одоо хортой утааг маш оруулж ирэхгүй. За энд байгаа зүйлүүд болохоор энэ гүний уурхайд байгаа бүх хүнтэй холбогдно. Одоогоор бол оюутлахын гүний уурхайд 30 гаруй төрлийн долгионтой радио станцад ажиллаж байгаа. Тэрнтэй бүхэнтэй холбогдно. За энэ доотлих нь харна болохоор хойдлын кабинд байгаа хүмүүстэйгээ холбогдох радио станц. За энэ болохоор бас Driver-ийн яг энэ кабин дотор байгаа агаарыг шинжилж үзээд хортой хий байвал энэ дээр бас гаргаж ирнэ. За одоо цөмөрөө ийшээ явж өөр юу байна сонирхож харъя. За энэ болохоор гал унтраагч хэрвээ мотор дээр ямар нэгэн асуудал гарах юм бол шууд энийг ингээд дарахад тэр цэг өдрөө шууд галын хор шүршээд унтрана гэсэн үг. За энд юу байна? Харъя. За энэ бол нөгөө шахсан агаарууд энэ талдаа бас нөгөө талдаа бас байгаа. Нийтдээ 8 болон нийтдээ 8 хүн энэ машинд ингээ явхад 6 цаг 8 хүнийг бүтэн ингээ амьсгалах агаараар хангах боломжтой. Яг энэ бол хүчил төрөгч биш нөгөө нэг энгийн агаарыг шахчихсан зөвхөн хүмүүсийн ингээ амьсгалдаг агаар гэсэн үг. За эндээ галын хорнууд дээр нэмэлт гэрлүүд байна. Харин тэр дээр байгаа нь болохоор дулаан мэдрэгч камер, урдаа болон хойдолтой 2 камертай. За татгшаа ороод харъя. За энд бол насилх тавих зорилттой. Гэхдээ хэрвээ ямар нэгэн асуудал энд гарах юм бол дээш энэ аврах гарцаагаад энэ аврах гарц руу гарах бас юм шатгалаа тавьчихдаг. За ийм. За энэ дотор ингээд 1 2 3 4 5 6 аврагч суух боломжтой. За энд ингээд BG4 амьсгалын аппарат бэлэн байдаг. Эсвэл шууд аврагч нар маань өөрсдөө зүгээд ороод ирэх боломжтой. Тэр тохиолдолд ингээд суудлын юм өргөн яагаад гэвэл амьсгалын аппаратаа зүгээс суухад ингээд илүү тохиромжтой. За энд юу вэ гэхээр нөгөө нэг гаднаас агаар оруулахгүй учраас дотроо энэ нөгөө шахсан агаараа оруулж ирдэг. За яг энэ хүний тоогоор нь хэрвээ 1 хүн байх юм бол ийм хэмжээтэйгээд нийтдээ 7 хүн одоо энэ насилх дээр байх юм бол нийтдээ 7 хүн кабинд явах боломжтой. Тэгээд энэ хүмүүст зориулсан агаараа яг энэ заалтынхын дагуу нөгөөд ингэ тохируулж боломжтой. Агаар наашаа оруулахаар нэлийн чимээтэй учраас энд бэлэн чихний бүглөөс байна.
За энд байгаа зүйл бол бас холбооны хэрэгсэл гүний уурхад байгаа хүмүүстэйгээ холбогдно. Эсвэл уртлын кабинтай байгаа хүмүүстэйгээ холбогдох боломжтой юм холбооны хэрэгслүүд байна. За энд байгаа зүйл бол ямар учиртай хэрэг машин дотор ингээд битүү орчинд 7-8 хүн амьсгалахаар маш их чий гарна. Мэдээж гүний уурхад ямар асуудал гарахаар дотор ажиллаж байгаа хүмүүс орж ирэхээр биеийн хөлөрсөн ч юм маш их чихтэй. Тэгэхээр чигийг гадагшуул, чийг нь зохицуулах үйлчлэгээтэй. За дээрэс нь нэмэлт CO2-ыг гадагшлуулж шахаж гаргадаг мэдрэгчүүд бас тэнд байна. За кабин дотор үүсэж байгаа энэ одоо арын кабинд үүсэж байгаа агаарын чанарыг хэмждэг хэмжигч нь энэ одоо ямар нэгэн хортой агаар хий үүсэж ийнэ гэдгийг энэгээр хэмжих боломжтой. За энд болохоор юу гэхээр урд болон артлын дулаан мэдрэгчтэй камер байна. Одоо ямар нэг ослол гарлаа хэд чинь одоо харанхуй орчин үүсэх магадлал маш өндөртэй учраас хүмүүсийг нөгөө шиг дулаанаар нь мэдрээд байрчин тогтоогоод олчих бүрэн боломжтой юм байна. Тэнд байгаа тэр дөрвөн дэлгэц бол гадна агаарын чанарыг хэмжигч, гадаа агаарт ямар нэгэн одоо хортой бодис байна уугүй юу гэдгийг хэмжин одоо дээр нь ямар бодис илрүүлдэг нь бичсэн байна. За энэ улаан цүнхтэй зүйл бол дотор нь дандаа анхны тусламж үзүүлэх эмнэлгийн ийм хэрэгслүүд байгаа. Сонирхож харах уу? Аюу том цүнхтэй байгааз. Энэ машины ерөөсөө гол үүрэг нь гүний уурхаад ямар нэгэн осол аваар гарахад тэнд байгаа хүмүүсийг маш хурдан илрүүлээд амьд сэрүүн одоо дээшээ гарах гол үүрэгтэй. Хамгийн одоо гүний уурхаад асуудал болдог зүйл бол агаар учраас энэ машин ингээ агааржуулалтын бүрэн системтэй гэдгээрээ илүү онцлог юм байна. За одоо гараад машины тойроо дахиад харъя. За энд болохоор хоотлын кабин маань энэ дотор маш олон юм цахилгаан хэрэгслүүд ажиллаж байгаа учраас тусгай цэнэглэгчтэй урд кабинасаа тустай. Энд нөгөө AdBlue гэдэг мотороос гарч байгаа одоо нөгөө дутуу шатсан төршийг бүрэн шатаадаг. Тэгэхээр одоо гүний уурхад мэдээж орж ажиллах машин учраас илүү хортой увтаа бас ялруулахгүй гэсэн үг. Хол удаа ялруулалтыг одоо эрс багасгадаг. За энд болохоор шахсан агаарууд байна. Нөгөө талдаа бас байсан. Нийтдээ 8 хүнийг 6 цаг амьсгалах агаараар хангах бүрэн боломжтой. За одоо кабин руу орж харъя. Энэ машин маань гидр статиктай доош хөдөлгөөртэй машин. За мосттай, мост нэрээ заавал дарж иж ажилладаг. За хурдны хувьд болохоор ерөөсөө 2 төрлийн хурдтай. Туулай болон ясналхий. Ясналхий дээр тавих юм бол 10 км/цагийн хурдтай. Туулай дээр тавих юм бол 20 км/цагийн хурдтай. Гүний уурхаад угаасаа явах хамгийн дээд хурд нь 20 км/цагийн хурдтай байдаг учраас ийм одоо удаа явдаг машин гэсэн үг. Машины маань хөлгөөр өөрөө 2.5 хэрнээсээ 7 тонны жинтэй ийм хүнд машин байна. За энд юу харагдаж байна гэхээр энэ дэлгэцэн дээр урд камер, хойд камер харагдаж байна. Нөгөө дулаан мэдрэгчтэй камерууд, энэ болохоор ухааны камер. За энд болохоор артлын одоо кабинд байгаа хүмүүсээ багийн гишүүдэд бүгдийг харах боломжтой юм байна. За энэ дэлгэц бол энэ машинтай холбоотой мэдээлэлүүд гарч ирнэ. Хэрэв ямар нэгэн алдаа ч юм уу одоо гэмт харах юм бол энэ дэлгэцэн дээр бүгдээрээ гарч ирнэ гэсэн үг. За энд air conditioner урд болон хойд кабиныхаа хаалийн тархимд air conditioner өдөрлөг байхгүй зөвхөн урдаасаа энэ жолооч байна air conditioner ажилладаг. За одоо бууга цэгмөрөө энэ кабиныг сөхөж үзье. За машинда засвар үйлчлэгээ хийхдээ кабина ингээд дээшээ өргөж байгаа засвар үйлчлэгээ хийх юм. Энийг заавал ингээд өргөжж дотор байгаа эд ангиудыг харагдах юм байна. За өнөөдөр бүгдээрээ гүний уурхай хүний аймаг авардаг тусгай танилцалтай машинтай танилцлаа. Дараагийн дугаар дээр ямар одоо тусгай зорилтын машинтай танилцмаар байгаа комент хийхээр бичээрэй. Баярлалаа, баяртай.